Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Инхлхий гэдэг Эрдэнэ төлөвлөлт судалгаа шинжилгээний хүрээлэнд судлаач инженерээр ажилладаг. За манай сэтгэж дугуулан маань 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 2024 онд дуулангаараа жившилцээд ширхгийн шинжилгээний тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах сэдвүүдэд төслийн ажлыг хийж гүйцэтгсэн. Манай хүрээлэн 1981 онд байгуулагдсан цагаас өдийг хүртэл ширхгийн шинжилгээний ажлыг тогтмол хийж баяжуулах үйлдвэр болон ил уурхайн холбогдох нэгж хэсгүүдтэй нягт уялдаа холбоотой ажилласаар ирсэн. Баяжуулах үйлдвэрийн технологийн процессын баяжигдах чанарт гол нөлөө үзүүлдэг хүчин зүйлийн нэг бол хөдөр болон баяжуулалтын бүтээгдэхүүний бүхэлдгийн анги байдаг. Ширхгийн шинжилгээний арга нь тухайн дээжийн бүхэлдгийн ангиас гадна түүнд агуулгадах эрдэс болон элементийн дархалтыг анги тус бүрд нь тодорхойлох боломжийг бүрдүүлж өгдөгөөр маш чухал ач холбогдолтой юм аа. Уг төслийг гүйцэтгэхдээ бид хэрэгцээ шаардлага хоёр ангилж үзсэн. Нэгдүгээрт нь бол дээжийн жингээс хамаарсан шигшэг хугацааны хүндрэл. За үүнд флотацийн процессын онцлогоос хамаарч дээжийн хатуугийн агуулга бага байх, хит нарийн бүхлэгтэй учраас нойтон аргаар угаахад хугацаа их зарцуулах, мөн ажлын зорилгоос хамаарч элементийн шинжилгээд өгөх шаардлагагүй гэх мэт шалтгаанаас 100 г-аар таслан авдаг байсан. Ингэхдээ 100 г дээжийг 200 г ижил 15 минутаар шигшдэг. Үүнээс шалтгаалan бага жинтэй дээжийг олон минутаар шигшгэд цахилгаан зарцуулалт ихтэйгээс гадна ажилтны өдрийн ажлын бүтээмжинд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзсэн. За хоёрдугаарт нь төхөөрөмжийн ажиллах онцлогоос хамаарсан шигших хугацааны хүндрэл байсан. За үүнд бол шигшүүрийн шинжилгээ гүйцэтгэдэг тоног төхөөрөмж нь дан ганц чичиргээд үйлдэлтэй байдаг бол ROV5 шигшүүр нь чичиргээд болон зохих үйлдэлийг зэрэг хийдгээрээ ялгаатай байсан. Бид энэ төслийн үр ашгаа хоёр аргаар тооцоож үзсэн. За нэгдүгээрт нь бол шигшүүрийн шинжилгээ гүйцэтгэх хугацаа буурснаар ажилтан өөр ажил шилжин ажиллахад 25 сая төгрөгийн ажил нэмэлтээр хийх боломж бүрдсэн. За хоёрдугаарт нь бол цахилгаан энергийн зарцуулалтыг 80% бууруулах боломжтой байсан. Манай дугуулан энэ төслийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрлээ. За үүнд нэгдүгээрт нь хөдөр болон баяжуулалтын дээжээ шигшүүрийн шинжилгээг ROV5 маркийн төрлийн шигшүүрээр гүйцэтгэхэд чичиргээ шигшүүрээс ажлын бүтээмжийг 3 дахин нэмэгдүүлж байна. За хоёрдугаарт нь дээжийн жим болон шигших төхөөрөмжөд тохируулан шигшилтийн хугацааг тодорхойлсноор 5-аас 12 минут бууруулсан. За гуравдугаарт нь шигшүүрийн шинжилгээ гүйцэтгэх хугацаа буурснаар ажилтан өөр ажил шилжин ажиллахад 25 сая төгрөгийн ажил нэмэлтээр хийх боломж бүрдсэн. Дөрөвдүгээрт нь шигшиг тоног төхөөрөмжийн ажлын цаг багасаж цахилгаан эрчим хүчний зардлыг 80% бууруулсан. За тавдугаарт нь ширхгийн шинжилгээ хийх ажлын алдааг багасгаж үнэн зөв үр дүн хурдан шуурхай гаргах боломж бүрдсэн гэж үзэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дулааны цахилгаан станц 3 төрийн өмчөд хувьцаат компанийн дунд даралтын 100 цехийн Energy багийн 2024 оны ажлын тайлангаас тавьж танилцуулъя. Бид оны эхэнд цехийн ажилтнаас илрүүлсэн сан санаачлагуудаас хэрэгжих боломжтой эдийн засгийн хувьд үр ашигтай 3 саналыг төсөл болгох судалгааны ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүнд нэгдүгээрт бусламтгай үеч шаталт зуухны нэмэлт халах гадаргуун илэгдлийг бууруулах ажлын үр дүн цаашид дахин сайжруулах. Хоёрдугаарт зуухыг хүүтэн усаар шахаж засвар хийх хугацааг богиносгон аюулгүй ажиллагааг хангах. Гуравдугаарт тоос бэлтгэл системтэй зуухны мазутын хэрэглээг дизель түвшин шилжүүлэх төслүүд багтсан. Эдгээрээс онцолж дизель түвшин шилжүүлэх туршид судалгааны явцаас сонирхуулъя. Мазутын ашиглалтын зардал ихтэй, байгаль орчинд бохирдуулах сөрөг муу нөлөөтэй, хилийн импортын хоригт орох эрсдэлтэй нефтийн бүтээгдэхүүн тул цаашид ашигласгаас татгалзах шаардлага бидэнд тулгарч байгаа. Мазутраа цахилгаан станцын зуухыг галлах, ажиллагааны явцад дүл дэмжих зорилгоор ашигладаг. Энэ хэрэглээг дизель түвшээр орлуулан ашиглахын тулд бидэнд өндөр даралттай хийн компрессорыг ашиглах шаардлага тулгарч байгаа.
Энэ нь зардал ихтэй байнгын ажиллагааг хангах боломжгүй байсан. Иймээс шин туршилт болох дизель түвшийг уураар шингэрүүлэн тоосонцор болгон асаах туршилт хийхэд амжилттай болсон. Туршилтын үр дүн дүндэслэн түүнийг ашиглах эдийн засгийн тооцоо хийж үзэхэд жилдээ 300 гаруй сая төгрөгийн алдагдал буурч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгах боломжтой гэж дүгнэсэн. Бидний энэхүү судалгааг хийж байх үед Дулааны цэцэрлэгийн станц 3 төрийн өмчөд хувьцаат компани болон шинжлэх ухаан технологийн их сургуулиос хамтарч инженерийн чадвар хөгжлийн хөтөч сэдвт онол практикийн 15 дугаар баг хурлыг зохион байгуулсан. Тус баг хуралд бид энэхүү судалгааны ажлаар ихтгэл тавьж хилцүүлэг өрнүүлэн шагналт 3 дугаар байрч шалгарсан сайхан амжилтыг үзүүлсэн. Цаашид энэхүү туршилт судалгааны ажлыг үндэслэн онлын тооцоо техникийн шийдлийг наривчлан боловсруулж хэрэгжүүлснээр эрсдлийг арилгаж үйлдвэрлэлийн зардлыг бууруулах бүрэн боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа. Дахин төмөрлөгийн үйлдвэр зохион бүтээн инженер Баасан Бат байна. Манай үйлдвэр өнгөрсөн жил бүтээн чанарын дугуйламжийн хүрээнд металл хийс нэртэй багийг байгуулсан бөгөөд бид тухайн багийн бүрэлдэхүүнээрээ шааран шанага хийж гүйцэтгсэн. Шааран шанага маань манай үйлдвэрт ашигладаг хуучин шааран шанага маань энэ цутгуур хийстэй шааран шанага байгаа. Үүнийг бид лиз төмрөөр металлаар ингэж хийж үйлдвэрлэлтэд нэвтрүүлсэн. Үүгээрээ бид импортыг орлогоос өртөг зардал хэмнэсэн гэж үзэж байна.